Доктор Бата Eye and Beauty Clinic. Сайн байцгаана уу? За өнөөдөр та бүхэндээ нүдний контакт линзний тухай ярих гэсэн. Мэдээж хүн болгон мэдж байгаа. Контакт линзийг тохиолдлын чанараар хэрэглэдэг хүн байна, тогтмол хэрэглэдэг хүн байна. Бас гоо сайхны өнгөтэй линз байгаас гадна өнгөгүй харааны линзүүд байдаг. Тэгэхээр контакт линз гэдэг зүйл бол нэгдүгээр гадны биед хэдий хүний бие организмд реакц үзүүлдэггүй материалаар хийсэн за 60-аас 70% нь усны агуулмжтай гэж хэлж байгаа боловч энэ бол гадны биет юм. Тэгэхээр гадны биет гэдэг зүйлийг бид нэр яг л гуталд тааруулж байгаа мэт контакт линзний диаметр радиусыг нүд болгон дээр таны нүд, миний нүд, өөр бусдын нүд хэмжээ дамжаагаар ижил төстэй болохоос биш ижил гэсэн үг биш. Энэ утгаараа бид хөлөндөө яг л таарсан гутал тааруулдагтай адилхан контакт линзний хэмжээг заавал тааруулах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр Монголд болвол контакт линзний хэмжээ тааруулдаг газар миний одоогийн байдлаар бол би мэдэхгүй байна. За манай эмнэлэг бол одоогоос 5 жилийн өмнөөс эхсүүлээд контакт линзний диаметр радиусыг нь яг хувь хүнд нь тааруулж өгдөг. За энэ талаараас зөвлөгөө өгөөд өөрийн эмнэлгийн хос бэлгүүн нүдний эмнэлэг гээд пэйж хуудсан дээрээ маш урт артикл бичээд олон хүнд хүрсэн байна лээ. Тэгээд уншсан бүх хүмүүст талархаж байна. За контакт линзийг хэрвээ буруу хэрэглэх юм бол юу болдог вэ гэхээр нэгдүгээр таараагүй холхигнсон гутал өмсвөл таны хөл ямар болох вэ? Таны нүд бас яг л адилхан ийм л болно. Тэгэхээр контакт линзний диаметр хэтэрхий том байгаад ах юм бол зүгээр нэг хүчтэй анивчхын төдийд л контакт линз маань нүднээс салаад нисээд алгуулцдаг. Хаа хүчсийн бүү мэд. Хоёрдугаарт эсвэл жижигхэн диаметртэй контакт линз зүүсэн тохиолдолд нүдийг маш их бумбдаад харааг сайжруулах биш харин бүр эсрэгээрээ муужруулна. За хэд том диаметртэй юм уу хэд жижиг диаметртэй маш их үрэлт үүсгдэг учраас нүдийг тань үргэлж эвэрлэг тойруулаад улайлган үрвсэл үргэлж өгнө. За буруу радиустай контакт линз зүүснээс болоод эвэрлэг гэдэг нарийн нандин хамгийн хүний мэдрэг эрхтэн болохоор ингээд шархлуулаад улмаар үүн шархан дээр мань гаднаас бактери вирус орсноороо бид нар бол бүр хараа алдах тэр өвчнийг тусах эрсдэлтэй болдог. Саяхны 2-3 өдрийн нэг 2 жишээг дурдж байна. Нэг өдөр гихтэл над дээр 2 хүн орж ирж байна. Контакт линзээ буцаагаад авахдаа заавал хажуу тийш нь нүдний цагаан дээр болгоод татчихэж авах ёстой байдаг. Гэтэл шууд нөгөө нүдний хар дээрээс чимхэж авснаас болоод нүдний эвэрлэгийн эпителийг тэр чигээр нь хов ингээд хуулж авснаас болоод тэр хүмүүс бүр өгүүлж баршгүй маш их зовир зовлонтой нүдээ нээж чадахгүй сэтгэл санаагаар гутарсан гэр бүл найзтай ийм байдалтай орж ирж байна. Тэгэхээр ийм жижиг сажиг битгий алдаа хийгээсэ гэдэг үүднээс өнөөдрийн ярилцлагыг хийж байгаа юм. Тэгэхээр контакт линзний түрүүний миний хэлсэн диаметруудыг бол хэмждэг багж байдаг. Тэгээд тэр багжнууд бол манай эмнэлэгт бол бүрэн хангагдсан байдаг. Би өөрийн хувь хүний туршлага мэрэгжилтнийхаа туршлага дээр үндэслээд энийг бол тогтмол тааруулж өгч байгаа. За контакт линзний хувьд болохоор ер нь бол хаанаас ямар линз авч байгаагаа маш сайн мэдэх ёстой. Тэгэхгүй тэгээд контакт линзийг дурын газраас авах, дурын лангуунаас авах, мэрэгжлийн бос хүнээс бараг л 100% та нар худалдаж авч байгаа байх. Тэгэхээр энэ бүхэн маань бол таны хараагүй болгох тэр эрсдлийг авчрах ийм аюулыг авчирж байна. За нөгөө талаас бол контакт линз нүдэнд ороод алга болох, унсын мөөхөр унаагүй, нүдний ар руу орчихсон гэж маш их айж байгаа юм хүмүүс их ирдэг. За нүдний ар руу бол контакт линз орох ямар ч боломжгүй. Зөвхөн ухлаатст ороод нуугдаад наалтцсан байдаг. За зарим Япон линзнүүд болохоор маш нэмгэн учраас нүдэн дээрээс буцааж авах ямар ч боломжгүйгээр бумбадчдаг. Тэгэхээр энэ маань бол нөгөө нэг материалын муу гэхээсээ илүүтэйгээр нөгөө радиус диаметрийг хит жижигхэн линз зүүснээс болоод нүдийг ингээд энгийнээр хэлэх юм бол хөхөөд ингээд бумбадчдаг. Тэгээд авагдахгүй багжаар авж байгаа тохиолдол бас их байна. За контакт линзийг зүүж байгаа хүмүүс юун дээр бүр хатуу анхаарах ёстой вэ гэхээр бид нэгэнд маш хуурай, маш хүйтэн тэгээд дээрэс нь агаарын бохирдолтой ийм газар амьдарч байгаа учраас контакт линз хэрэглэж байгаа хүмүүс хиймэл нулимсыг тогтмол тусаах ёстой. Контакт линзэн дээр эм тусаах юм бол контакт линзийг эвдэлчдэг. Тийм учраас эм хэрэглэж байгаа үед контакт линзийг хэрэглэхийг хориглодог. Харин эсвэргээрээ контакт линзтэй хүн заавал хиймэл нулимсыг тогтмол тусааж авах ёстой. Тэгээ ингэх юм бол таны нөгөө нэг нүдэн дээр үрэлтийн хүчийг багасгаад мөн гаднаас орж ирж байгаа микроорганизмуудаас таныг хамгаалах боломжтой болдог.
За ингэснээрээ бас таны нүд улаах эрсдлийг багасгадаг юм байна. Нөгөө талаас контакт линзийг одоо олон цагаар хэрэглэх явдал маш их байна. За одоо ажилласаа ирээ тэр чигээр унтчихсан, элдв янзын партинд ороод тэр чигээрээ унтчихсан, мартцсан гэсэн ийм өгүүлэмжтэй контакт линзүүд маш их орж ирдэг. Хэрвээ та өдөрт 28 цагаас илүү контакт линзийг одоо нүдэн дээрээ тэр чигээр нь хонуулах юм бол ер нь бол танд асуудал үүсэх эрсдэл бараг 80% болж байгаа шүү гэдгийг ойлгоорой. Тэгэхээр заавал унтахдаа контакт линзээ авах ёстой. За нөгөө талаас контакт линзтэй харилцаж байгаа хүн хумсаа урт ургуулгыг хориглодог. Хамгийн гол зүйл бол контакт линз хэрэглэж байгаа хүмүүс уснаас их болгоомжлох хэрэгтэй. Контакт линзтэй бассейн сэлэх, усанд орох, далайд сэлэх, за одоо аршаанд орох те ямар ч тэр бүхэл таны ууж байгаа уснаас үртэл одоо халдах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр контакт линз хэрвээ хэрэгжилж байгаа бол уснаас болгоомжлоорой. Тэгэхээр энэ бүх мэдээллийг одоо ингээд детальчлан ярихаар маш урт сэдв болох учраас би ерөнхийдөө бол контакт линз зүүдэг, хэрэгэлдэг хүмүүстэй, залуустай, хүүхдүүдтэй бүгдэнд нь зориулаад өөрийн хос бэлгүү нүдний эмнэлэг пэйж хуудсан дээр маш урт одоо зөвлөмж, артикл, ямар тохиолдолд яаж арчлах ёстой, юун дээр анхаарах уу, ямар үед эмч рүү одоо маш хурдан ирж үзүүлэх ёстой вэ гэсэн талаар зөвлөмж нэгэнд бичсэн байгаа учраас та бүхэн миний яриаг сонсоод тэр зөвлөмжийг давтаад нэг уншаагүйнүүд нь шинээр уншчихад болвол та нар маань контакт линз хэрэглэхэд ямар нэгэн айдасгүй болж байгаа юм шүү. Тэгэхээр энэ тал дээр анхаарна үсттэй. Баярлалаа. Хос бэлгүүн, нүдний эмнэлэг. Эрүүл харж, саруул сэтэг.